Дулаан Шарангол төрөөмчид хувьцаат компани. Дулаан Шарангол төрөөмчид хувьцаат компани анх 1964 онд Шаранголын уурхайн уурын зүхний цэг хэлбэрээр анхны суурь тавигдсан түүхтэй. 2003 оноос орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газар, 2005 оноос орон нутгийн өмчит хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулагдсан байна. 2009 он засгийн газрын шийдвэрээр төрөөмчид хувьцаат компани хэлбэрээр зохион байгуулагдсан 100 төгрөгийн нэрсэн үн бүхий 2.3 тэрбум төгрөгийн хувьцаатай төрөөмчид хувьцаат компани хэлбэрээр ажиллаж байна. Компани нь 100% төрөөмчид өгөөд хуулийн хүрээнд өмчлөгчийн төлөөлөл болгон 9 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөн удирдах зөвлөл ажиллаж, Монгол Улсын компани тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, компани үйл ажиллагааны бодлогыг тодорхойлж, ажил эрхтний хөдөлмөр нийгмийн албаны асуудлыг цогцоор шийдвэрлэх бодлогыг баримталж ажилладаг. Шарангол сумын аж ахуй нэгж айл өрхүүдийг дулааны эрчим хүчийг хэрэгцээний халуун хүүтэмсээр хангаж, бохирдол татан зайлуулж гэр хорооллын айл өрхийг зөөврийн цэвэр ус хангах үүрэгтэйгээр ажилладаг бөгөөд дулааны станцын алба, ус дулаан ариутгах татваргын алба, захиргаа аж ахуйн алба, санхүү хүртгэлийн алба гэсэн үндсэн нэгжүүд